Сувагт тавтамарл бий бол хөтлөгчийн хот. Хятадын Ланжоу хотоос физикч бэлгүүн кино шинжилгээ ухааны нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр замун 83.3 170 төлөвийн Од Мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг Монгол хүнд технологийн хүчийг атгуул нуурайтай сайн электроникс болон Univision-тэй хамтдаа жаргалтай Univision event итгэж байна. За өдрийн мэндэлгүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу? За сайн байна. За Gravity гэдэг нэрээ буруу өгсөн кино гэдэг байгаа шүү дээ. Харин тийм энэ чинь нөгөө юу лээ Gravity 2013 онд гарсан уу тий? Тэгээд тэр үед чинь Interstellar дараахан гарсан. Тэгээд нөгөө хит хитэн айгуу лаглаг science fiction тухайд гарч ирсэн шүү дээ. 16 онд нь бараг Rival гарсан баха тий. Тэгээд нөгөө би Neil deGrasse Tyson-ы Twitter-ийн дагдаг гэсэн бохоггүй тухайн үед. Тэгсэн чинь Gravity гараад бөө юм болсон шүү. Хүн болгон Gravity-г үзээл те. Gravity бол амар гоё кино байна энэ гэл. Тэгсэн чинь Neil deGrasse Tyson би өнөөдөр Gravity-г үзлээ тэгээд энэ киног уул нь бол Zero Gravity гэж нэрлэх ёстой байсан байна гэх. Тийм Twitter биччихээс тэрийг аягүй санаад байт. Тэгээ яг ингэ бодоход бол нэрээ үнэхээр киноны үйл явдал дээр ямар нэгэн Gravity оролцоод байгаа юм байхгүй шүү дээ те. Тэр чинь ерөөсө задгай сансарт яваад байгаа эмэгтэй тухай кино байгаа шүү дээ. Уул нь бол. Тий. Тэгээд нэрнээр нь тэгсэн ч гэсэн юу яг энэ киног үзчихэд ер нь бол scientific юу шинжлэх ухааны талаасаа ер нь тохиромжтой яг шинжлэх ухаанчаар хандсан зүйлээ зөндөө байна гэж магтсан юм шүү цаадах чинь. Тэгээ яг нэрэн дээр нь тэгж хошигнсон ч гэсэн ясмын дээр яг Gravity гэдэг кино бол өнөөдөр манай дэлхий дээр байгаа шинжлэх ухааны одоо нээлт технологийн тэд боломжуудыг ашигласан кино шүү дээ ерөөсөө. Тэр чинь энэ кинон дээр чи хамгийн эхлээд юу гарч байгаа? Hubble Space Telescope гарч байгаа тий. Hubble сансрын дуран гарч байгаа. За өнөөдөр бид нар яг хөө Hubble-аас илүү том сансрын дурантай болцсон James Webb гээд тухайн үед бол Gravity гарч явах үед бол Hubble хамгийн том тэгээ сансарт байдаг хамгийн одоо лаг мундаг сансрын дуран байсан байгаа юм. За тэр дуран дээр одоо шинэ юм апдейт хийж байгаа буюу одоо шинэ юм багаж суйрлуулж байгаа гэх юм уу да. Тим хэсэг эрдэмтдийн тухай гарч байгаа. Тэгээ хэдэн бас сансрын нисгчнэр байгаа. Мөн нөгөө манай энэ дээр чи юу гарна? ISS гардаг. Олон улсын сансрын станц те. Тэр гардаг. Тэгээ ингээ харахад бол яг үнэхээр өнөөдөр сансарт байдаг нэгэнт одоо бид нар ашиглаад сурцсан объектуудын тухай гарч байгаа юм л да. Мөн одоо нөгөө сансрын өмсгөлүүд байгаа шүү дээ. Тэд нар айгүй бодтой. Тэгээд тэр сансарт гарч байгаа технологийн юмнууд ер нь л технологийн талын юмнууд айгүй бодтой. Яг физикээс нь харах юм бол жоохон алдаатай л да. Наадзах нь эн чинь ингээд тухайн кинон дээр нэг орбитоос нөгөө орбит руу айгүй дураараа шилжээ яваад байгаа л да. Хамаагүй тийм юм байхгүй л дээ сансарт тийм. Тийм. Энд одоо манай кинонд ч юм болохоор 600 км гэж байгаа. Энд чинь тэнгууд ISS чинь болохоор арай жоохон юу доор юм уу? Юу юм бэ? Тэгээ арай жоохон нам дор өндрүүд байгаа л да. Hubble ч хамгийн дээр нь. Яг нөгөө манай тэр одоо ингээд Hubble ISS дэлхийг нэг бүтэн тойрох хугацаа чинь 90 минут шүү дээ. Тэр мэрийг бол айгүй зөв гаргацсан байгаа юм. Гэхдээ одоо би ингээд Hubble-ийн орбит дээр байжгаад ISS-ийн орбит руу очно гэдэг чинь нэг юм лифтээр бууж байгаа юм шиг яваад байгаа байхгүй тийм ч манай нөхдөд чинь ерөөсөө тийм. Тэгснэ хоорондын зайн айгүй ойрхон байгаад байгаа. За мэдээж ингээд доошоогоо өөр орбит руу шилжил явж болох л байх л та. Гэтэл ингээд тэд нар чинь хоорондоо айгүй ойрхон зайтай дэлхийд тойрж эргэлдээд байгаа байхгүй. Тэр чинь асуудал болно шүү дээ. Хэрвээ тийм ойрхон зайтай дэлхийд тойрж эргэлдэн за дээрэс нь бодит байдал дээр яадаг вэ гэхээр ISS болон Hubble-ийн өндрийг тохируулж идэг. Тэгэхгүй бол энэ хоёр чинь хоёулаа дэлхий рүү унчна. Тэгж тохируулахаар ингээд яг нэг юм тогтсон өндөрт байхгүй болчихж байгаа шүү дээ тий. Тэр чинь нэг юм доошлоод нэг ингээд дээшлээд ингээ байждаг гэсэн. Тэгээ нэг ингээд наашилт цаашилдаг маневр бас их юм шүү дээ. Тэнгүүд тэр зайн Hubble ISS хоёр хоорондоо ойрхон болчих юм бол
мөргөлдөх аюул гарна шүү дээ, тий. Чинь кинон дээр зүгээр л юм сансрын нэг юм энгийн аваар гарчиж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар яг тийм маневрууд хийж байхдаа маш жижигхэн алдаа гаргах юм бол баларна шүү дээ, тий. Бүхэл бүтэн хоёр амар том хөлгийг аваачаад хооронд нь мөргөлдүүлээд ISS чинь хүн төрөлхтний сансарт байрсан хамгийн том байгууламж гэдэг байгаа шүү дээ. Хаббл бол хүн төрөлхтний сансарт байрсан. За одоо бол хоёр дахь болсон, тий. Тухайн үед бол нэг дэх одоо хамгийн том сансрын дуран байсан. Энд чинь хэдэн тэрбум долларын хөрөнгүүд яригдж байгаа, тий. 2.5-аас 3.5 тэрбум долларын хөрөнгүүд яригдж байгаа. Тэгвэл энэ хоёрын нэг дор тэгээ устгахчаар чи юу юм? Энд баг 10 тэрбум долларын хохирлыг нэг дор бий болгох гэдэг байхгүй. Тэгэхээр хамаагүй тийм байрлалтай болно байдгүй л дээ. Ер нь бол хоорондоо хол зайтай л байх хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй бол энэ чинь ойрхон байгаад их юм бол аюул эрсдэл нэмэгдээд байна. Мөргөлдөх эрсдэл нэмэгдэн. За тэгэх юм бол мэдээж энэ чинь хүний амь яригдэн шүү дээ, тий. Хүн тэнцээ нас орох юм бол баларна шүү дээ ерөөсөө, тий. Тий. Тэгэн чи ISS-ийг аваад ерөөсөө дэлхий рүү шууд авчиж байгаа шүү дээ. Тий. Тэгээ яг хоо нэг гоё юм нь юу юм? Энэ Hubble дээр ингээд нөхдүүд анх юм суурлуулж яадаг шүү дээ. Одоо Сандра Баллок, Морган Фриман энэ төр, тий. Тэгэнгүүт тэр юу суурлуулж Жорж Клуни, Морган Фриман нэг Жорж Клуни. Юу нь гоё юм бэ гэхээр тухайн Hubble сансрын дуран дээр өөр гаригийг илрүүлээд тухайн гаригдах одоо агаар мандлуу шүү дээ. Агаар мандалт нь ямар хэмжээний одоо бактериас үүсэх тийм нэгдлүүд гарч ийн үгүй юу гэдгийг шалгах зорилготой тийм чип суурлуулж байгаа Hubble дээр. За энэ нь болохоор уул нь бол концепт технологи байсан. Өмнө нь бол зөвхөн иймэрхүү одоо мөрөөдөл маягийн технологи гэж яагаад одоогоор бол иймэрхүү зүйлийг бодитоор хийх боломжтой байна гэж яг gravity гарсан үеэс эхэлж яригдж эхэлсэн. Тэгэд gravity дээр яг энэ санааг аваад тэр чипийг суурлуулж байгаа хэдий эрдэмтдийн тухай гарч байгаа. За энэ чипийг суурлуулчих юм бол айгүй ашигтай. Яагаад вэ гэхээр нөгөө нэг өмнөх дугаар дээр ярьсан миний мөрөөдлийг биелүүлэх боломжтой болчихж байгаа. Өөр гариг дээр тий одоо өөр нарны аймгийн өөр гариг дээр амьдрал байна уугүй юу гэдгийг шалгах боломжтой тийм одоо чипүүдийг суурлуулж байна гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол магадгүй одоо өөр гариг дээр амьдрал олоод нийчих юм бол тэр гаригтай холбоо тогтоож болно шүү дээ, тий. Яг нь бактерийн төвшөнд амьдрал нээх боломжтой. Эсвэл бүр одоо соёл иргэншлийн төвшөнд амьдрал олоод нийчих юм бол тэр гаригтай холбоо тогтоох боломжтой болж байна. За ингээ холбоо тогтоочих юм бол энэ чинь харийн соёл иргэншилтэй холбоо тогтоож байгаа анхны тохиолдлууд гэсэн үг байхгүй. Яг одоохондоо энэ маань 100% амьдралд буугаад ирчээвэл юм л та. Тодорхой хэмжээнд концептийн хүрээнд яригдчихэж байгаа. Гэхдээ энийг бол Gravity гэдэг кинон дээр энэ концептыг яг ингээ бодит амьдрал дээр буулгаад тэгээд тэрийг суурлуулж байгаа хүмүүсийн тухай гарч байгаа. Даанч харамсалтай нэг тэрийгэ суурлуулад дуусуугүй юу нөгөө Hubble-ыг аваач сөнөөгөө хийчихэж байгаа тийм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй хамгийн том сансрын дуранг аваач сөнөөгөө хийчихэж байгаа байхгүй кинон дээр бол ерөөсөө. Гэхдээ тэр их сонин одоо сөндөгөө Оросууд өөрсдийнхөө хиймэл дагуулыг устгах гээд одоо буутцсан байдаг шүү дээ тийм. Бууж харагдсан байдаг. Тэрнээс болоод Hubble ингээд сүмчиж байгаа байхгүй. Ер нь тэгж одоо өөрийнхөө хиймэл дагуулыг тэгж устгаж сөнөөдөг тохиолдол байсан юм уу? Ер нь байдаг юм уу тийм юм? Бага тийм. Ер нь бол бага. Өөрсдийнхөө хиймэл дагуулыг гэхдээ яг хуу газрын тий газраас пуучин хөөргөө тэнцэн тесэлж мэсэлдэг тийм бүдүүлэг юм хийхгүй л дээ нөгөө сансрын дебрис яг энэ манай кинон дээр гарч байгаа тэр сансрын хог хаягдлын асуудал нь цаашаага ямар хор хөнөөлтөө вэ гэдгийг таамаглах боломжгүй байхгүй. Тийм учраас ихэвчлэн яадаг вэ гэхээр буцаага дэлхий рүү унгачтай. Яаж унгаах вэ гэхээр мэдээж нөгөө орбитыг багасгах гэсэн үг шүү дээ тий. Орбитыг багасгасаар хагаад нэг бол далаа дээр нэг бол өөрсдийнхөө газар нутаг дээр унгаадаг. За тэгээд тэнцээ ингээд сүнцэн үлдэгдлийн бол өөрсдөө аваад ингээд юу руу хийдэг чинь нуудаг ч юм уу тий. Тиймэрхүү байдал бол байдаг юм тохиолдлууд байгаа. За энэ ихэнх одоо энэ сансарт эргэлж байгаа хиймэл дагуулууд маань өөрсдөө тагнуулын зорилготой. Тэрийг бол бид нар бүгд мэднэ. Нөгөө алдарт хүйтэн дайны үед хөөргсөн. Хүйтэн дайны үед чинь бараг NASA ерөөсөө сард 2 удаа сансрын хүлэг хөөргөн. За тэрний нэг нь бол угаасаа хиймэл дагуулын зорилго одоо тагнуулын зорилготой байна гэдэг нь тодорхой байсан баг. Тэр ийм ерөөсөө хиймэл дагуулууд сансарт эргэлж идэг. Гэтэл эн чинь тагнуулын зорилгоос гадна дотор нь юу явж байгааг бид нар мэдэхгүй байхгүй тий. Оросын хиймэл дагуулч юм Америкийн хиймэл дагуул. Тэгэхээр мэдээж нэг технологи алдахгүй гэдэг айгу том одоо юу вэ л да.
copyright те зорилго байна. Нөгөө талаас мэдээж дотор нь янз янзын юм хийцэн байж магадгүй гэдэг зарим conspiracy онолж байгаа, зарим жинхэнэ онолж байгаа, таамаглуулж байгаа. Ийм тохиолдлууд байна. Тэгэхээр энэ хоёрын аль нь вэ гэдгийг мэдэхгүй. Дээрээс нь ерөөсөө л өөрийн эзэмшлийн юм өөртөө авч үлдэнэ гэдэг зорилгоор Оросууд ч юм уу, Америкууд ч юм уу хоёулаа өөрсдөө яадаг. Өөрсдөө буцаагаад унгачдаг. За тэгээ ингээд те агаар мандалт бас энэ чинь тодорхой хэмжээнд шатаад алга болно шүү дээ тэр чинь те. Тэгж унгаадаг ийм одоо тохиолдлууд бол байдаг. За бүр манай Монголд ч гэсэн нэг таарсан шүү дээ те. Яг хөө хүчээр унгаагаагүй шүү дээ. Энэ чинь 2008 онд үлээ. Сансрын хөлгийн 2 дугаар Ирэмбийн Пуужингийн түлшин Төв аймагт ирж унсан шүү дээ. Тэр бол уул нь бол далаад унах хэрэгтэй байсан. Гэтэл ингээд Төв аймагт өөрөө газар унчиж байгаа юм. Гэтэл манайхаа айгу буруу ажилласан л да энэ дээр. Яг гэвэл гэхээр эн чинь юус анхнаас нь маш нарийн бодоод далаад унгаах зорилготойгоор маш нарийн тооцоолсон байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн манайхан ч нөгөө мухар сүсэг мүсэг ихтэй нэг юм тэнгэрээс юм унж ирэхээр л баг ингээ бурхнаас юм унж ийн гэж бодд юм хайшаа юм тий. Тэнгэрээс юм унж байгаа бол тэр чинь аюултай байхгүй. Ерөөсө тэнгэрээс унж байгаа юм хизээч дэлхий дээр хүн төрлөختний түүхэнд ашигтай зүйл нэг ч удаа хийж байгаагүй тий. Гэтэл ягаад чи манайхан ингээ мухар сүсгэрээ ашигтай гэж бодоод идэг юм агуу гоё зүйл унчлаач гэж бодд юм хайшаа юм тий. Гэтэл чи айгу аюултай. Жишээ нь наазахын жишээ авах юм бол 65 сая жилийн өмнө тэнгэрээс унсан зүйл бол тэр үеийн амьдралыг юучгүй сөнөөгөө хайдсан шүү дээ тийм. Энэ чинь ерөөсө тэнгэрээс унж байгаа зүйл бол яаж иж байгаа дэлхий дээрх амьдралыг сөнөөх зорилготой байдаг байхгүй. Гэтэл бид нар ингээд шүтээд идэг. Тэр бол айгу одоо мангар тэнэглэл юм да тийм. Ингээд тийм түлш ингээд унчиж байгаа. Тэгсэн яасан гэсэн тэр Төв аймгийнхэн засаг дарга нь нөгөөтх нь гэртээ баг ингээд тийм бурхны баг үлдэгдэл маягийн юм болгоо залцсан байсан гэж байгаа юм шүү дээ. Хадаг мадаг ороцсон тий. Тэгээ ингээ гэр бүлэрээ ингээд тэрнийхээ хажууд амьдарч идэг хүмүүс ингээ дуудаа залбируулаад галзуурж байгаа юм. Тэр бол ерөөсөө тэгж болохгүй. Нэгт ямар аюултай вэ гэхээр сансраас унж байгаа бүх объект цацрагийн хордлоготой байдаг. Цацрагийн одоо хор хөнөөлтөй байдаг. Эн чинь тухайн манай нар гэдэг чинь агаар мандалд ямар нэгэн цацраг орж ирэхгүй байгаа шүү дээ. Тэр чинь дэлхийн соронзон орны ачаар واخгүй. Бас озоны давхаргын ачаар бид нар шууд нарнаас ирж байгаа цацрагийг өөрийн бие дээр хүлээж аваа хордохгүй байгаа юм. Гэтэл сансарт байгаа объектуудад тэр хамгаалалт байхгүй шүү дээ. Энд чинь агаар мандлын гадна гэрчиж байгаа шүү дээ. Тэгээд байнгын цацрагаар бөмбөгдүүлсээр байгаад өөрөө цацраг идэвхтэй объект болчихно. Тэгээд дэлхий дээр буугаад ирж байгаа байхгүй. Гэтэл тэрийг нь би ингээ гэрдээ те 5 хантаа гэрийн орой дээр аваачаа залчнаа гэдэг чи ерөөсөө би саналаараа Чернобыль гэр дотор авчираа тавьчихж байгаа гэдгээс ямар ч ялгаа байхгүй байхгүй тийм аюултай зүйл хийж ийн гэсэн. За ингээд нэг тийм алдаа гаргасан байна. Хоёрт юу вэ гэхээр бид нар хэрүүл хийх хэрэгтэй байсан. Яг үнэ. Ямар хэрүүл хийх вэ гэхээр үгүй эн чин Азар Төв аймагт тэгээ манай Монгол улсын нөгөө хүн амын нягтршил харьцангуй бага. За сууршил харьцангуй бага учраас тэр чинь ингээ азар хээр очиж унчиж байгаа байхгүй. Түүнээс биш Улаанбаатар хотод унсан бол ямар амар юм болох вэ те. Энд чи зүгээр нэг солир ирээд унчиж байгаа те ялгаагүй юм штэ. Хэдэн хүний амнаас яригдчихэж байгаа. Хэдэн хүний те ирээдүйд энэ чи байхгүй болох вэ гэдэг эрсдэл яригдж байгаа. Тэгэхээр уул нь бид нар энэ дээр хэрүүл хийх хэрэгтэй байсан. Юу яриад байгаа юм бэ те. Та нар ингээд энэ тооцоогоо маш нарийн хийх хэрэгтэй гэд. Би эсвэл бол ерөөсө мөнгө нэхин те. Тэгээ ямар нэгэн тэнцээ энд одоо тэр мөнгөөр нь буцаагаад тухайн энэ аюулаас сэргийлэх боломжийг бүрдүүлсэн зүйлийг Монгол улсад барих ёстой та нар гэдэг ийм юм хийж явах ёстой байхгүй. Гэтэл бид нар тэгээгүй. Тэгээ бид нар чи ягаад чи мухар сүсгтэй нэг юм сонин тэнгэрийн шүтдэг ард түмэн болохоор ингээд буруу ажилтсан. Ийм буруу юм болсон байна. Тэгэхээр ийм тохиолдлууд бол дэлхийд дээр байдаг. За энэ бол манай Монголд бол нэг тохиолдсон юм байна. За Америкт ер нь хөгжингөө орнууд ч гэсэн тохиолдож исэн. Зарим жижигхэн тосгонд очиж унсан тохиолдлууд ч хүртэл байгаа. За тэд нар бол маш аюултай юм байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм зүйлүүд ер нь бодит амьдрал тохиолддог бол гэсэн үг. Тий. Одоо энэ жишээ мишийг харахад ер нь ингээд манай мэдлэг жоохон дутмаг байна. Энд тэнгэрээс юм унж ирж чинь тэр нь металл байж чинь энэ юу унаад ирчвэ гэдэг чи шууд шинжилгээ ухааны ч юм уу хэнийг чинь дуудах ёстой шүү дээ. Тэрийг авч дахин шүтнэ гэдэг бол үнэхээр чиний хэлдгээр мун байсан байна. Тийм энэ бол ерөөсөй болохгүй юм аа. За хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлье тий. За тэгье. За өнөөдрийн дугаарыг маань Univision-тай хамтдаа жаргалтай Univision event итгэж байгаа. За Univision-ы кинонууд ерөөсөй бүгдээрээ доороо хатмал одоо хилээ солиод хатмал сольдог ийм одоо үйлчлэгтэй болцсон байгаа юм. Яг нэг гадаад кино мөн үзэх чинь гадаад англиар үзээд байх хэцүү.
Тэгээд тэр чинь бүгдийг нь ойлгоход хэцүү. За тэгвэл тэр чинь хэлийг солиод за эсвэл доор хадамлын монгол хэлээрээ болгочих юм бол чи бүгдийг нь ойлгоод гоё штэ тий. Миний нэг таньдаг хүмүүс жоох. Ер нь бол хүмүүс зарим кино үздэг хүмүүс юм байдаг. Ерөөсө утгыг нь ойлгож үздэг. Ерөөсө ингээд үйл явдлыг л хардаг байхгүй юу? Тэгээд ингээд хажууд нь за энэ ингээд ийм үйл явдал боллоо. Сая ингэж хэллээ. Ингээд үүн чинь ийм кино байсан юм уу гэд гайхаж хоцордог. Тэгээд ийм тохиолдлууд бүр маш их байдаг байхгүй. За тэгвэл кино үзнэ гэдэг чинь өөрөө бүр тийм за яг ажил юм. Яг бүгдийг нь ойлгоод ингээд гоё ингээд тэр киноноос таашаал авахын тулд бүгдийг нь ойлгох хэрэгтэй тий. За тэгвэл Univision-ы кино үзэхдээ яг тэр доор Univision-ийнхаа тэр удирдлагын окей гэдэг товчийг дарангуут яг доотлын болонд нэг 3 шиг цэг үйдэг. Тэр цэг дээр очиж дараад тэнгууд доор нь ингээд сонголтууд гараад ирдэг байхгүй. Хэлний сонголт нь англи байна, за монгол байна гэдэг. За зарим нэг дуу оруулж амжаагүй бол доор нь нэг хадмал нь ямар авах вэ гэж англи байна, монгол байна гэдэг. Тэндээсээ шууд монголоо солиод ингээд англиар үзмээр бол англиар үзчихнэ, монголоор үзмээр бол монголоор үзчихнэ гэдэг ийм сонголтууд байж байгаа. Ийм одоо сонголтууд байдгийн шүү гэдгийг би өнөөдөр ингэж тайлбарлаж чиг өгөх гэж байгаа юм уу одоо яах гэж байгаа тип өгж байгаа байхгүй. За тэгэхээр мэдээж дээ чинь тавьчингуу шууд монгол орчуулгатай бол монголоор гараад ирдэг. Энэ чинь Univision-ийн чинь бүгдээр монгол билүү нэрээ. Монгол дуу оруулахтай байдаг санагдаад байна. Тий, дандаа монгол дуу оруулахтай. Одоо монгол хадмалтай болж байгаа гэдэг чинь айгүй сайн л байна. Нөгөө юу вэ гэхээр би чинь нөгөө яг дуу оруулахтай кино үзэж чаддгүй байхгүй юу. Тэгэнгүүт аль бол хадмалтайг үзүүлээг зүгээр гэдэг. Тэгэхээр айгүй дайжгүй яа. Нөгөө талаас эн чинь нөгөө хэлний хувьд хүнд бас нөгөө нэг шинэ юм сурж байгаа гоё юм болчихно л доо. Би яг тухайн киног англи дээр нь үзэнгээ монгол хадмалаар үзэж чинь гэдэг чинь ядаж тэнчэнээс ганц хоёр үг сурч авна шүү дээ. Тий. Тэн чинь юу монгол хадмал англи хадмалтай болохоор бүр амар байхгүй. Англиараа үзэж байгаа л доор монгол хадмал нь гараад ирэх юм бол энэ чи сая ингэж хэлчихлээ гэдэг. Тэгээд энэ чинь зөвхөн нэг удаа биш ингээ олон дахин үзээд тахаар ингээд яг юунд орчдөг те чихэнд ч юм уу тархинд орчдөг те. Тийм. Ерөөсөө тархинд орчдөг шүү дээ. Одоо эн чинь ингээл хүн ер нь анх хилд орж байгаатай адилхан шүү дээ. Анх хүн хилд орж байхдаа эргэн тойрныхоо хүмүүсийг ярьж байгааг сонсоор л хилд орчиж байгаа шүү. Тэрнтэй адилхан хоёр хадмалтайгаа тэгээд нөгөө гадаад дуурлахтайгаа киногоо үзэж явах юм бол байн үзээд тахаар ер нь аяндаа нэг юм наацхийн фрейзүүдийг хэлээ сурчдаг шүү дээ. Дээр нь ойлгодог болчдөг. Тэгээ дээрэс нь зөвлөхөд ер нь дагаж хэлээд ивэл зүгээр юм байл шүү. Тэгэх юм бол хэллэгч зүгшрэн дээр тааштай ярихад ч ингээд юмд ч сэтгэлд ч орцсон байдаг болохоор цаашдаа хүнтэй ярихад ч их амар болчдөг юм байл. За та бүхэн тэгээд зургатаас том давуу тал за давуу тал нь юу нэ? Бас нэг айгүй том давуу тал нь нөгөө миний хувьд киног хадмалтаа үзэхээр яадаг юм. Тухайн нөгөө нэг киноны юм жижиг сажиг юунууд байдаг шүү дээ. Одоо noise маягийн чимээнүүд те. Би тийм чимээнүүдэд дуртай байхгүй. Тэгээ тэр чимээнүүдэд үзэхэд их гоё болчтой. Тийм. Тэр чи аяг үнэ. За та бүхэн зурагтнаасаа Univision Tips гэсэн нэртэй зис байгаа. Тэндээс заавар мэдээлүүд их боломжтой. За мөн Univision-ийн сайтаас илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авах юм боломжтой юм байна. За тэр яг удирдлагын окей товчийг дарахад доор нэг 3 цаг байж байгаа. Тийшээ юу тэр ногоон хүрээг нь авчиж байгаа нэг ороо дараад үзчихээрэй. За өнөөдрийн дугаарыг маань Univision-тэй хамтдаа жаргалтай Univision event тэтгэлээ. За бит хоёрын ярьж байгаа Gravity-г хадмалтаа үзэж болох юм шүү тий. Тийм шүү дээ. За бит хоёрын ярьж байгаа кино болохоор 7 Оскарын хийсэн ийм кино байгаа. Ер нь бол бүгдээрээ хийц тал дээрээ авсан. За кино зохиолчор нь бол Альфонсо Куарон өөрийнхөө хүүтэй хамтран бичсэн байгаа. За тэгээд Альфонсо Куарон бол өөрөө найруулсан юм кино байгаа. Би тэгээд өчигдөр дахиад үзсэн чинь ямар богинохон кино юм бэ ч цаг 30 минут л юм байна шүү дээ. Тий, 90 минутын кино шүү дээ. 90 минут нөгөө юутайгаа их гоё таарж байгаа юм. Энд чинь нөгөө кинон дээр 90 минут тутамд ингэ дебрис ирж мөрөж байгаа шүү дээ. Тэрнтэйгээ айгуу гоё тааруулсан. Зориуд тэгж хийсэн юм бэл. Зориуд яг 90 минут дээр тэгж барьсан гэдэг юм бэл. Тий. Би чи анх үзэж байхдаа бүр ингээд автаад ингээд маш гоё ингээ үйл явдлууд болоод нэг л уртл кино үзсэн санагдаад исэн байхгүй. Тэг өчтөр үзсэн чи юу байж пад гэдээ дуусчдгийг. Тэгээд их сонирхолтой юм. 156 ширхэгэл ийм үзэгдэл гард юм байна. Кинод ч юм бол ингээд хэдэн зуугаар ингээд бөмбөгдөж байгаа шүү дээ. Манайх дээр болохоор нэг нь дунджаар 45 секунд орчим үргэлжлэх 156 ийм үзэгдэл одоо камер шилжилт гэсэн үг шүү дээ, тий. Ингэж гардаг ийм одоо бас хийцэн үед их сонирхолтой ийм кино байсан юм. Хийцэн үед айгу минимал тий. Ер нь бол. Тэгээ эн чинь нөгөө нэг дөрүүдийн хувьд ч гэсэн
анх бол за 3 дүр харагдаж байгаа сүүлдээ бол дандаа 1 дүр явж байгаа шүү дээ тий. Манай Жорж Клуни хичээс задгаа сансар руу явуулчихж байгаа тий. Тэрний үуч гэсэн айгу минимал зохиолч гэсэн айгу богинохон байдгийн билээ. Gravity. Би нөгөө нэг хэсэг кино зохиол бичиж сурна гэж яхтай Gravity-гийн зохиол тэгээ хид хидэн Холливуудын том кинонуудын зохиол үндгүй байт юм бил интернетэд. Энээс ингээд суралцаж болно гэдэг. Тэгмүү зохиол нь их айгуулаг минимал бөгөөд тэгээ ялангуяа анх кино зохиол бичиж сурж байгаа хүмүүст айгу ингээд зөвлөдөг юм билээ. Gravity-гийн зохиолыг эндээс өөр нь ингэж сурах юм бол тэ айгу олон нөгөө кино зохиолын элементүүдийг өөртөө маш сайн агуулсан тийм кино зохиол гэдэг юм байлээ. Тэгээ манай Альфонсо Куарон ч өөрөө юм метафор илэрхийлэлтүүдийг гоё хийдэг штэ. Кино зохиол тий кинон дээр. Тэгмүүд Gravity гэдэг кино ч ингээд яг зохиолыг ингээ хараад дараа нь ингээ бодож хахад ерөөсөө их үрийн тухай кино байгаа байхгүй юу? Тий. Яагаад тэгэхээр манай гол дүр бол тий өөр газраас одоо дэлхий гэдэг ээж дээрээ эргэж ирж байгаа одоо очиж төрж байгаа маягийн кино байхгүй. Энд чинь тэгээд бүр ингээ газардахгүй байгаа шүү дээ. Зориуд усан дээр газарт болчихж байгаа тий. Тэгээд тэр уснаас ингэж гарч яваад тэгээ ингээ хөл дээрээ гიშгээд цаашаа явж байгаа нь ерөөсөө л яг энэ одоо дэлхийн ээжээсээ би эргэн төрж гинэ гэсэн утгатай тиймэрхүү илэрхийлэмжийг өөртөө агуулсан зохиол юм байлээ. Тэгээд тэр Сандра Боллок нэг евро ордог. Эхлээд тэр Орсын сансрын евро ордог лөө. Юугаа аваад өмсгөлөө тайлаад ингээд союз руу ордог. Тийм. Хамаг юма тайлаад ингээд хөвтдөг штэ. За хөвтөх жоох ингээд хөвдөг штэ тэ унтаад. Тэгж яхта яг хүүхэд ихэн хөвлөдөө байгаа тэр хэлбэрээр ингэж хөвтдөг байхгүй юу? Тэгэл ингээд тэнцэн ингээд хөвдөг штэ эргэлдээл. Тэгээ эн чинь ингээл тэгэл харахаар л ерөөсөө нөгөө их хүрийн тухай ч юм уу тийм одоо байгаль эхийн тухай кино болчихж байгаа юм л та. Тэгээд нэмээд давхар энэ нөгөө сансрын тоосон цар гэдгийг айгу хүчтэй харуулсан байгаа юм те. Яг хуу кинон дээр зүгээр надад нэг ингээд юм эвгүй санагддаг нь чинь нөгөө ISS Hubble 2-ыг сөнөөгөө хайчиж байгаа юм. Гэтэ тэрнээс үүдсэн тэр жижигхэн сансрын тоосон црууд дэлхийг 90 минут тутам нэг бүтэн тойрж ийн гэдэг чинь асар өндөр хурдтай явж байгаа байхгүй. Тэгэхээр момент асар өндөр байна гэсэн үг. Тэгэхээр тийм жижигхэн юмнууд сансарт ингээд контролгүй те удирдлаггүй хайчихад асар том аюул бий болох шүү гэдэг нь өөрөө давхар бидний их дэлхийгээ хайрлаж авахгүй бол зүгээр л сансар гэж бодоол ингээл янз янзын хог новш тийшээ гаргаад хайчдаг те. Энэ маань өөрөө эргүүлээд ямар нэгэн одоо үүлийн үр гэж нэрлэдэг штеп боддсон юм бол те. Тэр шиг зүйлийг бас дагуулж болно шүү гэдэг санааг л гаргасан юм байна гэж бодсон. За тэр Клуни бол маш их өгчдөг сансарлаг хөө явчихдаг. За тэнгууд зохиолчд за ийм том жүжигчнийг авчирчаад одоо ийм ихт өхүүлчт нь жоохон харамсалтай юм а гэсэн чи Клуни нэг санаа дэвшүүлсэн байна. За ерөөсөө хэнийг зүүдлүүлээ. Сандра Боллокийг зүүдлүүлээ. Тийм. Тэгээд би буцаж орж ирээ. Тэгээд нэг ганц хоёр юм ярьж байгаа тий сэрээ гэдэг. Энэ болохоор Жорж Клунигийн санаа байсан юм байна. Тэгэхээр бас зохиол дээр Клуни өөрөө оролцсон гэсэн үг байна. За тэр арх гаргаж ирж уудаг, тэг өөрийнх нь хэлдэг үг мөг бол бүгдийн хашир өөрөө битсэн юм байна. За энэ чинь хөгжилтэй нэг юм хэлжээ. Яг Gravity гараад 2014 оны Алтан бөмбөрцгийн шагнал гард болох ёслыг нөө ихэн дээр хөтлөгч нь гарч ирэл хөгжилтэй юмнууд ярьдаг штэ. Тэгсэн чи тэн дээр хоёр хүн гарч ирчээ тэгж хэлж байгаа байхгүй юу. Жорж Клуни ч нэг залуу их нэртэй залуу бүсгөвчөө сонирхдаг юм хүн юм байна л та. Тэгсэн чи тэр хоёрын хэлж байгаа юм. За Gravity бол ингээд Жорж Клуни өөрийнхөө үеийн бүсгүүтэй 1 минут ч хамт байж чадахгүй сансарлага хөвж явдаг ийм кино юм а гэж хэлдэг байхгүй. Болохгүй юм ярьлаасаа. Жорж Клуни, Сандра Боллок хоёр чинь тэгээд нэр нэг үеийн жүжигчд тох шүү тий. Тий, нэг үеийн. Тий, нэг үеийн жүжигчд тох. Тэгээ энэ нөгөө нэг Жорж Клунигийн тэр одоо ингээд сансрын соёс дээр ирдэг штэ. Тэнгүүтээ ингээд шууд гаднаас нь онгойлгоод ордог штэ. Би яг тэрэн дээр хамгийн анх үзэж байгаа бүр шоконд орчихсон. Энэ бүр яах гэж байгаа юм бол гэд. Тэгснэ энэ хэрвээ ингээ гаднаас нь онгойлгоод орж байгаа юм бол эн чинь угаасаа л манай Сандра Боллок зүүдэлж байгаа юм биш үү гэж бодоод тэгээ юм болж байгаа юм. Тэгснэ киноны эхнээс хойш ингээл нэг юм водка яриа л байдаг тийм. Нэг водка ярьсаар байгаа тэрийгэ заавал очиж Оросууд угаасаа яахгүй нэг урам угалахгүй гэх тэр водкаг нь уугаад дуусчаа. Тэгээ энэ дээр бас нөгөө Америк Орос хятадын харилцааны тухай айгу лаг гаргасан байна. Энд чинь одоо ингээл нөгөө манай Америкууд чи юм болох юм бол Оросууд руу жилтгэхтэй. Тэгсэн чинь яг нөгөө Оросууд өөрсдийнхөө хэмэл дагуулыг аваачиж буудаж унгааснасаа болоод тэнцээ ингээд аваар гарчиж байгаа тийм. Тэгэнгүүт тэр аваараас
яаж зүхтаа дэлхий дээр ирэх вэ гэсэн чи хятадын сансрын хөлгийг ашиглаж байгаа юм. Тэр нь айгүй инээдтэй санагдаад байна. Одоо эн чинь ингээл гэтэл өнөөдөр ингээ саяхан Америк хятад хоёр худалдааны гэрээгээ шинээр хийгээд яг хуу хятадын ихэнх юунуудыг Америк зөвшөөрчлөө шүү дээ тий. Гэтэл эн чинь яг энэ gravity гарч исэн үеэс эхлэлтэй юм баггүй тий. Gravity гарч исэн үеэс эхлэлтэй. Тэгээ өнөөдөр бол Америк Орсын харилцаа болж байгаа эвгүй байгаа тий. Тэрийг нэг бодлоо ингээ хөөрхөн зөгөнцөж юм шиг тий. Манай найруулагч. Тий. За, Clooney ярьсан бол одоо Sandra Bullock-ийг ярихгүй болохгүй. За, Sandra Bullock бол яг өмнөх жил нөхөө Blind Side-аар юу авцсан, Оскар авцсан. Тэгэд энэ дээр ч гэсэн бас нэр дэвшиж чадсан шүү дээ Gravity-аар. За, амслаа төгж гээд найруулагч нэлээд болж тэгэд яг жүжигчнтэйгээ ойр ажиллахын тулд бид нар чи ингээд кино үзэж байхдаа хүн ус руу орчихоор дагаж амслаа төгждөг. Жохон бахтаал тэгдэг ус. Одоо гайгүй болцсон. Одоо нөгөө нэг яасан. Тэр сансарт хүчил төрөгчийн хэмжээнд ингээд дутагдаад явж байгаа шүү дээ тий. Тэр үед нь ингээд би чангараадсан. Яандаа гэж. Тэгсэн чинь найруулагч яг тэр Сандра Буллокийг дагаад амьсгалаад үжээд исэн гинэ. За тэгээд өдөрт Сандра Буллок маань ер нь бол нэг сансрын хөлөг дотор л байгаад байгаа шүү дээ манай хүн чинь. За задаа сансарт байгаа нь бол арай цөөхөн минут гардаг. Өдөрт 10 цагийн зураг авалт хийдэг байсан. Дандаа нөгөө тэр юм дотроо зассан тайзан дотроо гэдэг ч тийм хавчиг газар гэсэн үг шүү дээ. Энэ бол маш хүнд зураг авалт байхгүй. Тэгээ дээрээс нь тэр чинь хөвж байгаа, тэгээ жингүүдж байгаа. Тэгээд нөгөө нэг иш тийшээ савлаад байгаа. Ер нь бол энэ киноны зураг авалт Сандра Буллокийн хувьд нэлээд тийм юу байсан юм бэ? Челленж байсан юм байна. Тэгээд их бах уу. Одоо бид нар эн чинь тэг кинон дээр Zero Gravity орчин, Gravity та орчинд хийж байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй хэцүү шүү дээ. Тэгээд би яг энийг юун дээр анзаарсан гэхээр манай Сандра Буллок нөө соёс дотроо орж ирээд ингээ юмнаас ингээ барьцсан тогтож байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт хөлнийх нь булчин амар чангарсан байдаг байхгүй. Гэтэл тэр хөл чинь ингээ хөвж байгаа шүү дээ тий. Тинчээ уулнал Zero Gravity. Тэгэхээр булчин чангарах ёсгүй тинчээ ямар нэг юм тулч. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг gravity-ийн эсрэг тэнцээ хөвж байгаа мэдрэмж өгөхөд манай хүн тэнцээ хөлөөрөө ингээд нэг юм тулаад зогсоод байна гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Тэгээ тийм байдалтай одоо ингээд хит хитэн удаагийн шот хийн штэ тий. Тэгэхээр чинь айгүй ядарна л та. Би бол бүр тэгэж удаан тогтож чадахчгүй бэл тэрээс. Тий. Тэгэд яг тэр хөлийг харуулахгүйгээр зарим нэг хэсгээр CGI-ээр хөл мөлийн хасаад өөр хөл оруулдаг ч юм уу тий ингэж зохицуулт хийж исэн юм бэл. Манай киноны чинь 80% нь CGI буюу тусгай эффектээр одоо оруулсан штэ. За тэгсэн чинь тусгай эффект гэснээс киноны трейлер буюу танилцуулга видеонууд явж байхад тэрэн дээр бүр дэлбэрэлтийг маш их харуулдаг гинэ. Энд тэн дэлбэрэл за бүр бөө юм бол баг дайн тулаан болж гин үгүй юу гэж харуулдаг. Яагаад тэр нь үзэгчтэй татахын тулд тийм юмнуудыг хийж өгсөн юм байна. За мэдээж хүмүүс үрж ирээд за энэ бол дайн тулаантай кино биш. Ийм шинжлэх ухааны кино байна гэдгийг л ойлгосон байна. Тий, одоо кинон дээр чи гэтээ нэг сүртэй дэлбэрэлт гардаггүй шүү дээ. Тэр нөгөө нэг дебри сериал баахан юмнуудыг сөнөөж байгаа тэр нь агүй их байдаг байхаа. Трейлер тэр. Би одоо марч трейлер нэрээсээ үзээгүй. Ер нь их киноны трейлер үздэг болохоор тэр үуч бас их үздэггүй л байсан юм байна л да. Гэхдээ ямар ч гэсэн тэр одоо ингээл IS-ыг сөнөөж байгаа, Hubble-ыг сөнөөж байгаа хэсэг бол яг нэг хөөрхөн ингээд эвлүүлгийг аваад задлчих юм бол те сансрын дайнтай кино үгүй юу гэж харахаар шүү дээ. Ер нь яг тий. За хоёлаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд үргэлжлүүлээ. За өнөөдрийн дугаарыг маань Монгол хүнд технологийн хүчийг хатгуулна ураатай сайн электроникс оролцож байгаа. За сайн электроникс нь Apple, Samsung, Huawei зэрэг брэндүүдийн цахилгаан бараануудыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. За албан ёсны дэлгэрүүд нь бусад дистрибьютор байгууллагаас ялгагдах зүйл нь за та дээрх брендийн бүх нэр төрлөөс нь хамгийн сүүлийн оны загваруудыг нь за дагалдах хэрэгслийн хамт иж бүрнээр нь хамгийн өргөн сонголт харах боломжтой гэсэн үг. За жишээ нь Samsung брендийн зурагт гэхэд дотроо 5 төрлийн 50 хорой загварыг за оруулж ирж байгаа. За ингээд энэ бүгдийг зөвхөн сайн электрониксаас авах боломжтой. За үүний хувьд мэдээж цоо шин загвар энэ оны загвар учраас бусад загвар авах юм бол үнэтэй байх нь ойлгомжтой. За ер нь бол шин загварууд ер нь л үнэтэй байдаг шүү дээ тий. Гэхдээ үнэтэй байгаагийн хэрээр одоо чанартай тэгээд сэтгэл ханамж төдий чинээгээрээ байна л гэсэн үг. Ер нь үнэтэй юм авсан хүн энэ гоё байдаг шүү дээ. Би ийм гоё зурагт авчлаа гэд тий. Тэгэхгүй хямдхан зурагт тэндээс хямдхан зурагт олж байгаа юм бол тэр үндэ таарсан л чанар муутай юм байдаг шүү гэдгийг би бүр дахин хэлмээр байгаа юм. Үн дагаа чанар байдаг шүү гэдгийг.
Тий, ер нь зурагтыг бол жоохон тий мөнгө зараад авчихад зүгээр шүү дээ. Энд чинь ягаад тэгэхээр бид нар байнга л харна шүү дээ одоо зурагтыг тий. Тэгээ нэг юм гоё кино үзэхэд тэрийг нэг юм жоохон чанаргүй бичлэгтэй ч юм уу. Тий нөгөө яг кино нь үнэхээр сайн чанартай байдаг. Зурагт маань тэр гоё чанарыг бодитоор нь гаргаж чадахгүй байвал тэр чинь гонигтай байхгүй. Тэгэхээр ер нь зурагтыг том хэмжээтэй айл болох чанартайг авчвал зүгээр. Дээрэс нь үн дагад чанар гэдэг чинь ерөөсөө яг айгүй чухал байхгүй электрон бараан дээр. Электрон бараа чинь нөгөө одоо жоох ус хүрэгчгийн ч юм уу эсвэл жоох унгаачих юм бол ингээд бэртгэдээ амархан зүйл шүү дээ. Тийм болохоор энэ чинь үнэтэй байх тусмаа нөгөө наад зах нь хөнгөн болдог тий. Наад зах нь тэр нөгөө нэг янз янзын гэмтэл учрахад тэр гэмтлийг даваад гарчих чадвар нь сайжирдаг байхгүй. Тэгэхээр би бодлоос яг тэгдэг лээ. Нэх амар ингээд одоо жоох муугаар хэлэхэд таталтаал те нэг юм хоёрын хооронд зурагт энэ төр гар утас компьютер аавна гэж боддоггүй. Нэг бүр нэгэнд авж байгаа бол нэгт олон жилийн хэрэглээгээ бодох юм бол тэр чинь мэдээж дөнгөж шинхэн гарсан шин загвар авах хэрэгтэй болчихно. Хоёрт олон жилийн хэрэглээгээ бодоод чанараа бодох юм бол тэр чинь ерөөсөө л мэдээж хамгийн үнэтэйнүүдээс л авах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тодорхой хэмжээнд. Тэгэхээр ер нь ингээл би бол яач тийм мөнгөө цуглуулж байгаа эсвэл зүгээр шууд лизинг гэжтэй. Тэгэл лизингээ төлөөл явж явах хугацаанд тэрийг би хангалттай удаан ашиглаад чадчихна тий. Энэ чинь ерөөсөө нөгөө нэг яадгүй одоо урам хугалтгүй ерөөсөө. За тэгвэл шүү дээ те сайн электроникс маань за тэдний нэг давуу тал нь бусад дистрибьютор компаниудаас хамгийн бага хүүтэй зээлээр авах боломжтойгоор давуу талтай юм байна. За хэдий үнэтэй гэхдээ хамгийн сүүлийн бараа авлаа гэж бодоход та бага хүүтэй зээлээр авахаар эцсийн дүндээ бусад газараас өндөр дүнтэй авснаас ялгаагүй ийм да хямд тусчдаг юм байна. Өндөр хүүтэй авснаас за та яг бодох юм бол яг ингээд тооцоо хийчих юм бол яг тийм л үүдэл та тий. За энэ компани маань тооцоог харах юм бол тийм. Тий. Банк бус санхүүгийн байгууллагаас гадна банкудтай хамтран ажилладаг. За Монголд байгаа хамгийн бага хүүтэй хамгийн хүртээмжтэй зээлийн үйлчлэгийг санал болгож байгаа. За Хаан банк, Голомт банк гэх мэт одоо хамтрагч 4 банкны дундаж хүн 1.9% байдаг юм байна. Бага юм байна тий. 1.9 тий. Тийм. За тэгээд бас нийгмийн даатгал төлтгөө байсан ч гэсэн дансны хуулгаараа орлогоо нотлоод 2-5% лизингээр одоо бараа авах ийм боломжтой. За ийм дэлгүүр юм байна. За эднийх бүр маш гоё Samsung биш сайн электроникс бүр ингээд цар хүрээгээд хэлээд их гоё дэлгүүрүүд нээж байгаа нэг тод жишээ нь Samsung Experience Store дэлгүүр нь Төв Азиас нэгт ордог ийм том дэлгүүр манай улсад байгаа юм байна. За тэгээд Төв Азиас нэгт ордог. Тэгснэ Төв Азийн хамгийн том одоо хамгийн лаг технологиг гаргадаг компани их биш тий. Тий. За ер нь бол яг цахилгаан барааг ялангуяа ийм албан ёсны дэлгүүрүүдээс очиж яваарай гэж би бүр онцгойлон зөвлөмөр байна. Өөр газараас авчих юм бол эвдэрсэн ч гэсэн буцаж очиод хэрүүл хийхэд бол хүндрэлтэй. За албан ёсны дэлгүүр бол албан ёсны бүх юмтайгаа байна гэсэн үг. Засварын газар нь ч гэсэн албан ёсных мэргэжлийн инженерүүд ажиллаж байгаа гэсэн ийм үг юм шүү. Тэгээ одоо дээрэс нь хамгийн гол нь бас албан ёсны газараас авахын хамгийн том давуу тал чинь баталгаат хугацаатай. Тий. Юусе тэр л аюул чухал. За ингээд хиний энэ сайн электрониксын салбаруудыг дурдаад байвал зөндөө юм байна. За бас хөдөө орон нутгаар зөндөө олон салбартай юм байна шүү. Та бүхэн 70 10 66 33 гэдэг дугаар авцснаас салбарын мэдээлэл болоод дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. За мөн e-sign CGM болон Facebook-ийн сайн электроникс гэдэг пэйж байж байгаа. Ийшээ ороод дэлгэрэнгүй мэдээллүүдээ аваарай. За үргэлжлэе билгүнэ. За одоо ингээд энэ нөгөө gravity-г үзэж яхад би эхлээд бас нэг тэр ингээд нөгөө хөлний булчин ингээд чангараал те эн чинь мэдээж таталцалгүй орчин гаргаж байгаа юм чи ийм л хэцүү байна да гэж бодсон. Бас нэг юм нь юу байсан бэ гэхээр нөгөө манай хүн чинь IS руу ордог штэ. IS руу оронгуутаал нөгөө хавхалгаа эргүүлж хаагаал тэгэл хүчил төрөгч тэнцээ нэмэгдэж байгаа л хүчил төрөгч нэг хангалттай болсон чинь тэр скафандрыг айгу хурдан тайлчдаг байхгүй юу. Бараг тэ минут хүрэхгүй 2 минут хүрэхгүй хугацаанд тайлчдаг. Тэр бол үнэхээр гайхамшигтай том алдаа байсан ерөөсөө энэ киноны. Миний хувьд бол энэ киноны хамгийн том гайхамшигтай алдаа бол тэр. Ягаад тэгэхээр би нөгөө Вьетнамд явж байхад тэнцээ ингээд ийм сансрын музей байсан байхгүй юу. Тэр сансрын музейд нь яг ийм жинхэнэ одоо модель скафандрыг өмсгөж үзүүлдэг. Тэгээд тэр яасан гэж тэр нэг хүн дээр дор хаяж 30-аас 45 минут болж ирсэн. За. Тэр чинь гэхдээ модель шүү дээ. Хүмүүс зориулаад ингээд амархан өмсөж тайлах болгоцсон байгаа шүү дээ, тий. Тэр нь тэгж удаж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт тэнцээ чи ингээд надаа хүмүүс тусалж байгаа заяа. 4-5 хүмүүстэй миний ингээд бэлийг ингэж иргэдийн ингээд тайлбарлаж өгч мөгж байгаа ингэж өмсдөг. Тэгсэн чинь манай
Кинон дээр ерөөсөө шууд ороод нэг юм эргүүлээл толгойн те дуулга тайлагдал, бэли тайлагдал. Тэгэл агуу гоё юм өмд тайлж байгаа юм шиг өмдөд тайлал. Тэгэл IS руу яваад орсон. Би бүр шок тэнцээд. Хүү энэ сүүлийн үед ингээд технологи бүр үнэхээр юм лаг хөгжөөд те үнэхээр юм агуу хөгжөөд скафандрыг ингээ юм хурдан тайлдаг болчихоо. Эсвэл зүгээр кинон дээр ингээд энийг ингээ галс те товчлчоо гэсэн чинь одоо ч скафандр гэдэг гэж те баг ингээ роботод юм ингээ угсарж байгаа юм шиг өмсгдөг хэвээрээ байгаа юм байлээ. Тэгээ тэр бол айгүй том алдаа байсан. Бас нэг том алдаа нь IS дотор гал гарчиж байгаа юм. За тэр яг хөө зарим хүмүүс бол боломжтой гэдэг, зарим хүмүүс боломжгүй гэдэг. Гэхдээ энэ бол яг хөө ISS дотор гарч болох хамгийн том аюулуудын нэг л те гал алдна гэдэг бол. Тэгээ ингээ гал гараад IS-ээс гал гараад ингээ сөнөөчж байгаа. Гэхдээ уул нь бол IS дотор портфолио байдаг. Ямар нэгэн газар гал орох юм бол тэр IS чинь ингээ дотор юм хавхлагуудтай байгаа шүү дээ, өрөөнүүдтэй. Тэр хооронд дамжидгүй байхгүй юу гал. Ерөөсө тэндээ үүсэл хавхлаг хаагдаад гадагшаа хүчил төрөгчийг гаргаад тэр галыг унтраагаад тийшээ дахиж орох боломжгүй болгодог. Гэтэл кинон дээр ерөөсөө ийш тийшээ гал нь ингээл те дураараа явж байгаа юм а тэр бүр. Тэг ингээл дураараа явал сөнөөгөл дэлбрээл те ингээд байгаа. Тэр бол бас жоохон хитрүүлэг. Киноны одоо акшн өгөх гээд хитрүүлэг байгаа юм. За физикийн бас нэг алдаа нь юу гэхээр чимээ сонсогдоод. Тэр нь айгүй хэцүү байсан надаа. Ягаад тэгэхээр одоо ингээд бид нар ингээл нөгөө нэг чихвч зүүчээд юм ихэр гэл нэг юм чимээнүүд сонсогддог штэ тий. Зүгээр ингээ үрж байгаа чимээнүүд энэ чимээ сансарт сонсогдохгүй байхгүй ямар ч боломжгүй. Тэгснэ кинон дээр ингээд яг чимээгүй үсгийн чимээгүй гаргаснаа. Тиймэрхүү хөдөлгөөнтэй үсгийн чимээ ингээд оруулж маруулсан. Тэгэхээр ингээд жоохон төөрөгдөлд оруулахаар ч одоо яг юу болоод байна гэдэг. Миний бол ингээд толгой эргэж эхэлж байгаа юм чи яагаад байгаа вэ? Уул нь бол ерөөсөө юу ч сонсогдохгүй. Тэгээ уул нь яг магадгүй манай корон юу ч сонсогдохгүйг нь хийсэн бол илүү гоё л болох байсан баг. Манай кино. Гэхдээ магтууштай эсгүүд байгаа. Үнэхээр энэ одоо сансрын хөдөлгөөний технологиудыг гоё гаргасан тий. Тэгээ янз янзын аюулууд бий болох юм бол яах вэ гэдэг үнэхээр гоё гаргасан. За хамгийн бүр гайхамшигтай магтууштай хэсэг бол ерөөсөө дэлхийн зураглал. Дэлхийн зураглал бол бүр үнэхээр гоё, үнэхээр аимшигтай гайхамшигтай харагддаг. За ингээд тэгээд театр тэрэг үзэхээр яг үнэхээр л театрын харанхуй одоо өрөөнд тий тэнхимд тэгээд цаана ингээд цэнхэр дэлхий яваа. Энэ бол яг л тухайн үзэгчдээ ерөөсөө л ингээд задгай сансарт байгаа юм шиг гайхамшигтай мэдрэмжийг төгс олгож чадхаар үнэхээр гоё гаргацсан байдаг. Хажууд нь баг манай Интерстелларын зураглал гологдохоор шүү. Гравитигийн та харьцуулахад тий. Үнэ. За 1 жил зохиолоо биччихээд ерөөсөө 1 жилийн дотор хийнэ гэж хэлсэн чинь за 4.5 жил болсон юм байна. Яагаад тэгэхээр одоо яг чиний саяны хэлсэн тэр дэлхийн зураглалыг гарах. За тэгээд технологийн дэвшил яг тэр дэлхийн зураглалыг гаргахад жоохон дутмаг байсан юм шиг байна. За тэгээд технологийн дэвшлийг хүлээсэн 4.5 жил хийсэн ингээд 100 сая доллараар хийгээд за 700 төгжил олсон гэдэг. За би яагаад 100 саяыг хэлээд байна гэхээр Марс орбитер гэж төслөөдөг штэ. Тий. Тэр чинь 70 сая юм байна. 70 сая тий. Манай эн чинь болохоор тэрнээс илүү гараа явцсан 100 сая гэхээр. За тэнгуут үштэй одоо нэг ийм яриа гарчаад байгаа юм. Дэлхий дээр кино хийх зардал ихтэй байна. Сансарт гарч хийгээд одоо Том Круз ч барыг судалгаа хийгээд сансартаа хусч ийгээд байгаа юм шүү. Тийм, Том Круз ч сансарт кино хийчихэд байгаа. Тэгээ ер нь гэтээ одоо орог тийм болоод байна шүү дээ. Сая ч нөгөө хэдэн хүмүүс Амазоны юугаар сансарт гарлаа тий. Дуучин хүмүүс байлаа да. Тэгэнгүүт сансарт гарах бол угаасаа технологийн хувьд хямдрах зүйл. За энд бас нэг юм технологийн гоё юм байгаа маа. Технологиуд үргэлж хямдарч яадаг зүйл хэвгүй. Байнгын тий. Шин анх гарахтаа маш үнэтэй байдаг. Гэхдээ ингээд аяанда хэрэглээнд ороод ирэхээр хямдарч яадаг зүйл. Тэгвэл сансрын технологи маань хямдарч байгаа. Одоо бараг хэдэн мянган доллар орчуулсан сансарт гарч болно гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр Холливуд бол өнөөдөр үнэхээр их зардлыг жишээ нь Интерстеллар бол бас айгүй өндөр зардалтай кино шүү дээ. Тий. Интерстеллар гравити хийх мөнгөөр чинь баг ангараг руу ирээд буцчих хэмжээний юм төсөл явж болж гин гэдэг байгаа шүү дээ. Тинчээ. Тэгэхээр ерөөсөө сансарт аваачаад юу байгуулчих гэдэг юмнууд яригадаад байгаа юм л. Студ байгуулад тэр студ нь те яг сансрын зургийг яг сансарт нь авчаа гэдэг байгаа байхгүй тий. Тэр бол бас ингээд айгүй даварцсан сонсогдож байгаа. Гэтэ нэг бодлоо ихгүй. Хэрвээ ингэ барьчих юм бол бид нар сансарт IS-ийг барьж чадсан шүү дээ тий. Тэгээ өнөөдөр ингэ сансарт ирж буцдаг бас ингэ хүлгүүдийг бүтээж чадчихна. Тэгэхээр сансарт ямар нэгэн тийм студ барьчих юм бол нэгт ерөөсөө энэ CGI май гэдэг юмд мөнгө өрөхгүйгээр сансрын зургийг сансарт нь аваад
Дээрэс нь тэр жүжигчд сансар тоглоно гэдэг нэг юм гоё юм байна. Бид нар сансрыг яг жинхнээс нь харах нь байна тий. Тиймэрхүү гоё гоё зүйлүүд гарч ирж байгаа. Тэгэхээр их гоё л гоё. Мэдээж яг удагаад эрсдэл ихсэж байгаа л да тий. Зураг авч байгаа нэг юм буруу тесэлчих юм бол тэгээд дуусаа штэ тий. Сансар болохоор тий. Хайр найраг. Тэр чинь нэг алдаа гарахад л ерөөс тэнцээс мэрэгжлийн хүмүүс мэрэгжлийн сансарын хэсэгчтэл ажиллахгүй бол нэг алдаа гарахад л тэр чинь дил бүсрээд дээр нь Сандра Буллок, Том Круз хоёр хүн л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм аюулаа. Гэтэ яг хуу энэ одоо ингээд те бид нар бол их туршлагатай хүмүүс шүү дээ. Сансарт тодорхой хэмжээний туршлагатай хүмүүс. Тэгэхээр хангалттай аюулгүй байдлыг яг барих боломжтой болох гэж бодож шүү дээ. Тэгэхээр яг энэ Gravity гэдэг киноны бас нэг гоё давуу тал нь энэ те сансрын технологиг ашиглаад бид нар өнөөдөр ийм үдийн хэмжээний мундаг юмнуудыг хийцэн байгаа шүү гэдгийг үзэгч олон те маш гоёор харуулж чадсан л да. Яг хуу сөнөөцөн л болохоос шүү дээ. За хоёулангийн цагт дуусч байна. Бэлгүнэ ярьж амжаагүй юмнууд байна уу? Яг хоо нэг агуу чухал юм нь юу санагдсан. Одоо ингээд бид нар сансарт гарах ямар хэцүү вэ гэдгийг Gravity гэдэг кинон дээрээс ерөөсөө яг эсрэгээр нь харуулж чадсан. Тэр нь юу вэ гэхээр сансарт гарах асар хэцүүтэй адилхан эргээд их дэлхий дээрээ буух чинь маш хэцүү шүү. Их дэлхий бол одоохондоо бидрийг ингээд үлгээдээд авцсан хамгийн том одоо их байгаа тий. Ээж нь байна. Тэгээд кинон дээр яг энийг хамгийн гоёор надад ямар хэсэг харуулдаг вэ гэхээр нөгөө юун дотор Тянгонг дотор байж байхдаа ингээд санаандгүй юутай холбогдчихдаг штеп. Бишээ Соёз дотор байхдаа нэг Вьетнам айлтай холбогдчих шиг байна тий. Тэгээ ингээд нөгөө нохоо уцаж байгаа чимээ, хүүхэд уйлж байгаа чимээ, энэ чимээг ингээд сонсож байгаа. Тэр хэсэг бол яг үнэхээр сансарт байж байгаа би энэ чимээнүүдийг сонсох юм бол үнэхээр уйландаа гэж бодохоор тийм агуу гой сонсогддог байхгүй. Тэгэхээр яг энэгээрээ ингээд бид нар бол ингээд технологид хөгжиж байгаа ийм хүмүүсээ. Тэгэхээр крон дээрс нь юу гэж байгаа гэхээр гэхдээ бид нар дэлхийгээ харьлах хэрэгтэй шүү гэдэг санааг үнэхээр гоёор өгсөн санагддаг надад. Би нөгөө нэг ярьдаг штэ. Тэг гэрээ аль хэсгээ гэр гэж бодох вэ? Тэг гэрээ санах гэдэг чиг аль нь юм бэ гэдэг чинь. Одоо өчтөр найзандаа онцоод би гэрээ санаад байвал одоо яар мөглөө очиж гэртээ хонч штэ. Тэнгүүд за би хятадд очиод чам шиг 2 сар боллоо гэл гэрээ санаад байна гэд би Монголдо ирэх юм бол тэр чинь миний гэр болж байгаа байхгүй. За тэнгүүд би юу саран дээр очлаа гэж бодъё. Тэнгүүд би дэлхийгээ хараад уйлаад байна шүү дээ. Тэгэхээр тэр Сандра Буллок чинь хичнээн тэр Америк хүн ч гэсэн тэр Вьетнам айл ямиг сонсчоод дэлхийгээ гэж бодоод санаад уйлж байгаа байхгүй тийм. Харин тэр бол айгүй бүр хамгийн одоо үнцэнтэй хэсгүүдийн нэг киноны. За баярлалаа Бэлгүнэ. Баярлалаа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 хостелгийн Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Монгол хүнд технологийн хүчийг атгуулна ураатай сайн электроникс болон Univision-тэй хамтдаа жаргалтай Univision event итгэлээ. За бэлгүүн маань Хятадын Лаунжо хотоос кино шинжилгээ ухаанаа хүргэсэн. За бэлгүүнээ дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Баяр та. Бай.